Өнөөдөр та бүхэндээ ямар мэдээлэл өгөх вэ гэж бодсны эцэст эцэг эхчүүдийн хамгийн их ярьдаг соробооны талаарх мэдээллийг хүүхдүүд та бүхэндээ өгөхөөр шийдлээ. Ингээд өнөөдрийнхөө нэвтрүүлэгтээ хамтаагаараа хамтдаа соробооны дугуйлан руу явцгаая. Эцэг эхчүүд ер нь хүүхдээ цэцэрлэгээс нь эхлээд ч юм уу соробооны сургалтанд явуулна гэж их ярьдаг байхгүй юу. Тэгэхээр яг энэ соробооны сургалтанд явахын тийм одоо маш чухал байна уу? Дээрээс нь одоо сургалтууд бүгдээрээ адилхан байдгүй эсвэл арай өөр байдаг болоо та бас эцэг эхчүүдэд хүүхдээ сургалтанд явуулах гэж байгаа бол зөвлөгөө байдлаар нэг зөвлөж хэлвэл яаж вэ? За манай сургалтын төвийн хувьд 4-өөс 14 насны хүүхдэд идэвхтэй яадаг. За тэгэхээр маш гадуур маш олон төрлийн сургалтын төвүүд байгаа. Тоё, оюуны ихтэй. Тэгэхээр манайх бол яг Японы стандартын дагуу Япон судлаач Төмөр багшийн нэрмжид одоо 17 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр бусад соробооны сургалтын төвөөс ямар ялгарх онцтой вэ гэхлээр хүүхдийг тогтвортой суулгадаг, тогтвортой анхааралтай ганцхан соробоон суугаад тоо бодоод байна гэсэн утга биш. Тогтвортой суудаг бүх төрлийн чадамжуудыг илтгэдэг хүүхэд өөрөө бие илтгэх ямар нэгэн гадаад хэлний сургалтанд суулаа гэхэд соробоонд явсан хүүхэд тогтоох чадвар нь ихсдэг. Мөн дээрээс нь 4 наснаас эхлээд хүүхдийг яг одоо чадамж анхдаг чадамжаа авах эхлэл нь тавигддаг. Тэгэхээр одоо манай монголчуудын түгээмэл нэг одоо асуудал бол 6 настай сургуульд орж хийж бүх зүйлийг мэдэж авдаг гэж ойлгоод байдаг шүү дээ. Тэгвэл 4 наснаас эхлээд сууд сурна, юмыг анхааралтай хийж сурна гэдэг маань бүхэл зүйлийн, бүхэл спортын, урлагийн бүх талын чадамжуудыг эзэмшиж сурна л гэсэн үг та. За. За ойлголоо. Тэгвэл хүүхдүүдэд бид нэр заавал сургуульд орж иж ямар нэгэн зүйлийг эхлүүлэхээс илүүтэйгээр 4 настайгаасаа эхлээд аливаа зүйлийг суралцаад явах юм бол илүү одоо үр бүтээлтэй байдаг юм байна. Гэхдээ магадгүй ахлах ангид орсон ч юм уу эсвэл дунд ангиасаа, бага ангиасаа, 5 дугаар ангиасаа ч юм уу сургалтанд суумаар санагдах юм бол соробоонд ер нь явах боломжтой юу? Боломжтой. Манайх 4-өөс 14 насны 14 гэлтгүү соробоон сонирхолтой хүүхэд болгонд нээлттэй соробоон ганцхан тоондоо ахиа сайжрах бүхэл талын хүүхдийг өөртөө нээлттэй юмыг тогтоох бүх чадварыг эзэмшүүлдэг учраас бүх төрлийн хүүхдэд манай хаалгууд нээлттэй байгаа. Ингээд хүүхдүүд маань тоогоо бодохдоо одоо нэмэх хасах гэчээд харандаа бариад идэг нь ямар очтой вэ? Заавал харандаа барих хэрэгтэй юм уу? Соробооны техник аргачлал гэж байгаа. Тэгэхээр стандарт техникийн дагуу хүүхэд баруун зүүн аль гараараа бичиж тухай гартаа харандаа хатгасан гараар үйлдэлээ хийж тоогоо бодно, нөгөө гар маань соробооно барих гэсэн тийм зарчмын хувь техниктэй. Яг анханасаа бид нар уншиж бичихийн тулд үсгээ үдж байгаад уншдагтай адилхан соробоонд ч ихсэн адилхан анханасаа зөв техникийг эзэмших юм бол хүүхэд чинь ахиц дэвших боломж нь бүрддэг гэсэн. Би нэг юм сонссон байхгүй багшаа. Соробоонд яваад хүүхдүүд самбангаар бодоод ахаараа тоог ерөөсөө цээжээрээ бодохоо болоод зөвхөн ингээд самбангаар л боддог. Самбангүй бол бодож чадахгүйгээд тийм юм яриад идэв юм байлээ. Энэ ямар учиртай юм бол? Энэ бол жоохон ташаа ойлголтлоо. Хүүхэд ялангуяа одоо манай сургалтын төвд ирж байгаа хүмүүсийн бас түгээмэл асуудаг
асуултуудынх нь нэг л дээ. Тэгэхээр одоо би хүүхдэд танд ингээ өглөө Сорбоноор ингээ бодож байгаа гэсэн сургуулийн хичээлээ өөр аргаар сурахаар хүүхдийн толгой эргээд байна гэсэн тийм их асуумж байдаг. Энэ дээр бол хүүхэд анханасаа сургуулийн хичээлийн аргач бай, Сорбоны аргач бай тэрийг ялах цалгаа зөв ойлгох юм бол ямар ч асуудалгүй харин ч бүр үйлдэлийг бүр хялбар аргаар чадамжтай бодох чадамжтай болдог. За баярлалаа гişэ. За баярлалаа. За ингээд хүүхдүүд маань Сорбоны талаар маш олон талын мэдээллийг олж авсан баха гэж найдаж байна. За сайхан амарцгаас нөө бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. За багш нь өнөөдөр Сорбоноор хэрхэн Сорбоны талаар, хэрхэн Сорбоноор тоо бодох талаар заана. За анхааралтай шалтгаалаарай. За Сорбоны талаар тайлбарлахад Сорбон маань дотор наагийн шүршиг зүйлийг эрх гин. Эрх тусгаарлагч шугам. Тусгаарлагч шугамны дээр дандаа нэг ширхэг эрхүүд байна. Тусгаарлагч шугамны доор тоолоорой. 1 4 ширхэг эрхнүүд байх нэ. За тэгвэл бидний Сорбоны зарчмууд харандаа атгасан гарын эрхийн хуруу ямар үйлдэлийг хийдэг вүлээ? Эрхийн хуруугаар ямар үйлдэл хийдэг вүлээ? Нэмэн тоогоо нэмэн. Долоовор хуруугаар хасах буюу буцаадаг. Тэгвэл эрхий долоовор 2 хуруугаа ашиглаад Сорбон дээр тоо бодож сурах нэ. Тоо бодож сурах нэ шүү тийм ээ. За тэгвэл багш нь самбар дээр тоо хийлээ. За хамгийн ихэнд хэдийн тоо вэ? 1. Эрхий хуруугаар нэг ширхгийг түлхлээ. Хэд болов? 1. Дараагийн тоо хэдийн тоо вэ? 2-ыг яах юм бол? Ямар нэгэн тэмдэггүй яваад ивэл 2 буюу нэмэх нь. За тэгвэл дахиад 2-ыг нэмлээ. За дахиад 1-ийг нэмээрэй гинэ. Дахиад бид нэр дандаа эрхийн уруугаараа нэмэх үйлдэл хийж байгаа. Нэмлээ. Одоо хариу гарцсан. Хэд болов? 4. Тэгвэл бид нэр 4-ийн тоогоо бичихнэ. За эрхийн хуруугаар тэгвэл нэмэх үйлдэл хийдэг байх нь 7-ор хуруугаар хасах үйлдэл хийдэг байх нэ. За тэгвэл дахиад нэг тоо бодъё. Ихэнд байгаа тоо хэдийн тоо вэ? 10. Бид нар эрхийн уруугаар нэмсэн бол 7-ор хуруугаар хасчлаа. Тэгвэл 10 хаанагаан бол 10 эрхийн уруугаар тухайн цэгийн урт тал нэгжийн орны урд буюу 10-ийн орон дээр нэг эрх түлхэх юм бол 10 боллоо. 2 10-ийн ах тал дахиад 1-ийг нэмлээ. Хэд болов? 13. 13-аа бичлээ. 13-ыг буцаахтаа эхлээд 7-ор хуруугаар хасна. Дахиад 3-ыг хаслаа. Хэд үлдэв? Ямар ч тоо байхгүй тэг үлдлээ. За тэгвэл бүгдээрээ Сорбоныхоо талаар мэдээлэлтэй боллоо. Эрхийн хуруугаар нэмдэг юм бэ, 7-ор хуруугаар хасдаг юм бэ. За тэгвэл Сорбон гэдэг маань хүүхэд баруун гартаа, зүүн гартаа, аль гараа бишдэг гартаа харандаага атгана. Харандаа атгахдаа гарынхаа алган дээр харандаага тавилаа, атгалаа. Харандаа атгасан гарын захын 2 буюу энэ ямар хуруу вэ? Эрхийн хуруу. Энэ ямар хуруу вэ? Энэ 2 хуруугаар тоо бодох зарчимтай. Тэгвэл бидний харандаа атгасан гарны эсрэг талын гар маань Сорбоно барина. За багшийнх нь Сорбон том учраас барих боломжгүй. Та нар Сорбоно баг зэргийн өргөөд харандаа атгасан гарын 7 хуруугаар дээр байгаа нэг ширхгүүдийг түлхэнэ. За одоо тэгвэл бидний Сорбоны тусгаарлагч шугамны голд ингээд хар цэг байгаа шүү дээ. Энэ юу юм бол ямар учиртай юм бол бомэрдээ орон тодорхойлдог маш сайн байна. Тухайн хар орон маань
нэгжийн орон, 10-ийн орон, 100-ийн орон гэх мэт аль орон дээр үйлдэл хийх вэ гэдгийг тодорхойлдог байх нь. За тэгвэл бид нар Сорбонод хэглэсэн за Сорбоныхоо яг бүтэн гол цэг буюу хард цэг энийг нэгжийн орон гинэ. Нэгжийн орон дээр хідээс хэд хүртэлх тоо байдаг вэ? Тоо тгээс эхэлнэ. Тгээс 9 сайн байна. Тгээс 9 хүртэлх тоо нэгжийн орон дээр байрлана. За тэгвэл 10-ийн орон дээр 2 оронтой хамгийн бага тоо, 2 оронтой хамгийн их тоо. 10-ийн орон дээр ямар тоо байх вэ? 10-аас 99. 10-аас 99 хүртэлх тоо 10-ийн орон. 100-ийн орон дээр 100-аас 999 сайн байна. 999 хүртэлх тоо 100-ийн орон дээр. Тэгвэл 1000-ийн орон дээр 1000-аас 9999 хүртэлх тоо 1000-ийн орон дээр байдаг байх нэ. За тэгвэл багш нь Сорбонод хэглэсэн харандаага атгацсан. Эрхийн хуруугаар нэмлээ, 7-оор хуруугаар хаслаа. Нэгжийн орон дээр эрхийн хуруугаар 1-ийг төлөвчлээ. 1. За 10-ийн орон дээр 2-ыг төлөвчлээ. Хэд болох вэ? 21. За тэгвэл 100-ийн орон дээр 3-ыг төлөвчлээ. 1000-ийн орон дээр 4-ийг төлөвчлээ. Хамгийн их тоо буюу 1000-ийн орноос 4321 бидний хариу гарчлаа. За тэгвэл 4321 тоогоо бичлээ. Сорбон дээр буцаахдаа хамгийн их тооноос нь буцаа. 4000-а буцаалаа. 300-а буцаалаа. 20-а буцаалаа. 1-ээ буцаалаа. За энэ мэтчлэн байна. За тэгвэл одоо бүгдээрээ дахиад нэг бодлого одож үзье. Хамгийн ихэнд байгаа тоо хэд гэсэн тоо вэ? 1200 учраас бид нар хамгийн ихээс нь бага руу буюу 1000-ын дээл 200. Ингээ 1200 боллоо. 10 гэдэг маань хаана аль орон дээр идэм бол 10-ийн орон дээр нэг ирэх дээш нь түлхэхэд 10 үүсэх нэ. За 4 аль орон дээр яг нэгжийн орон дээр. За одоо гарсан хариу бүгдээрээ уншъя. 1214. Сайн байна. 1200, 1214. Хариу гарчихсан учраас багш нь бичлээ 1214. Бидний тоо 4 оронтой гарсан учраас араас нь 3 орноор орны таслал заавал тавина. Хариугаа гаргасан бол орны таслалаа заавал тавина. За инхрийлээ. Багш нь самбар дээр тоо хийжтэй. Чи гарсан хариуг нь уншнаа. Хэд вэ? 743. Сайн байна шүү дээ, тийм ээ. За баяр хүргэе. За инхрийлээ. Багштай тоогоо хэлээдэг. Хоёулаа самбар дээр хамт бодъё. Хэд гэсэн тоо вэ? 10. 10 дээр нэмэх нь 44. За хамтдаа бодъё. Харж байгаарай. 10 аль орон дээр үүдэг вэ? Нэгжийн урд 10-ийн орон шүү. За 10-ийн орон. За 10 нэмжлээ. 44-гээд 2 тоо байгаа учраас эхлээд их тоогоо буюу 40 нэмнэ. 10 дээр 40-ыг нэмэхээр хэд болдог вэ? 50. Тэгвэл 10 дээр 40-ыг нэмээд 50 юм чинь нийлүүлээ 50 болгочих юм. За ард талд нь 4 байна. За хариу гарчлаа чи уншаарай. 54. Маш сайн. 54. 54-өө хоёулаа буцаахдаа эхлээд 7-оор 3-аараа хасна. Энд ямар хэрэг вүлээ? Хэд вүлээ? 50 хаслаа. 4. Ингээл болоо ахна. Маш сайн байна. За тэгвэл бид нар сая оронгоо таниад нэгжийн орон энд 10-ийн орон, 100-ийн орон, 1000-ийн орон гэдгийг таньчлаа. Тэгвэл бидний Сорбон дээр байгаа ганц ширхэг эрхнүүд маань ямар учиртай вэ гэдгийг одоо бүгдээрээ сурж авъя. За. Харандаа атгсан гараар багш нь Сорбоны тусгай гол цэг буюу нэгжийн орон дээр түлхлээ. Багшийнхаа хэлсэн тоонуудыг уншин шүү.
4 болчлоо. Одоо бид нар соробон дээрээ 5-ыг хийх гэсэн чинь 5 байдаггүй. 5 хаана идэм болоо? 5-ийн эрхийг тэгвэл харандаа атгсан гарыг 7/3-аар доош нь түлхэж байна. 5-ыг нэмийг ивэл 7/3-аар доош нь 5-аа хасыг ивэл буцаагаад дээш нь түлхэх нь байна. За тэгвэл багш нь тоо үйл хийж үзье. Эрхийн уруугаар нэмлээ. Хэд болов? 7 гэдэг маань 5-аас үргэлжлүүлээ тоогоо тоолно. 5 6 7. За 7-ог хасахдаа харандаа атгсан гараасаа 2 тийш нь түлхэх буюу буцаачдаг байх нэ. За тэгвэл тоо байхгүй тэг боллоо. За тэгвэл 10-ийн орон дээр ингэжүүл яах вэ? 50 болох нэ 50. Хэрвээ тухайн 1-ийн орон дээр доош нь түлхсэн бол 5 болох нь 10-ийн орон дээр доош нь түлхвэл 50 болох нь. За тэгвэл 100-ийн орон дээр 500, 1000-ийн орон дээр 5000. За тэгвэл багш нь одоо дахиад мөн адилхан 5-ыг энд дэдгийг ойлгоцсон юм чинь 5-ыг нэгтэй хамт чимхүүл хэд болох вэ? Буцаага хаслаа. 5-тай 2-тай 7. 5-тай 3-тай 5-тай 4-тай бүгднгийн багшийнх нь соробон том учраас зэрэг чимхэх боломжгүй байна. Та нар бол жижиг соробон дээр зэрэг чимхнэ гэсэн утга шүү. За ёо 9. За буцаага хаслаа. За энэ үйлдэл яг адилхан орон дээр л өөр. 50-ыг 10-тай чимхүүл 60. 50-ыг 20-тай чимхүүл. Тэгвэл багш нь тоо хий. Уншиж шүү заа ёо. За ингүүл хэд болох вэ? 1558 болох нэ. Энэ мэдлэн соробон дээр тоо хийлээд унших тусам оронгоо таниад бодох чадвар, анхааралтай байх чадварыг чинь сайжруулах нэ шүү. За. Намайг Лэгдэн овогтэй бүртээ гэдэг би 9 настай. Би Сарбан явснараа тоо бодож сурсан. Би одоо 3 дахь зэрэг. Би Сарбан яваад 3 жил болж байгаа. Би 2 оронтой 25-г цээжээр бодож үзүүлээ. За бүртээ маань 2 оронтой 20 мөртөө ирэх төсөөлөн байна. Амжилтсан. За. Намайг гүнжин гэдэг би 5 настай. Би тоо бодох дуртай, цээжээр бодох дуртай. Би бас тоо бодох дуртайгаа бичээ сурсан. Тэд бас тоо бодох дуртай. Тоогоо бодохоор гэрээ далуурахаар манай ээж болон зааж өгдөг байхгүй юу? Тэ одоо манай одоо юу л анти одоо ганцаараа одоо би ганцаараа одоо гिचлээж байгаа штэ. Тийм би өөрөө суудаг байхгүй юу? Би таныг тоо бодоод үзлээ. Инхээсэн бил нөө. Бэлнэ. Инхээсэн маа 1 оронтой 7 тоо ирэх төсөөлөө флаш анзангийн аргаар бодож үзүүлнэ. Анхааралтай бодороо амжилтсан. За. Харин
27. Өнөөдөр хүүхдүүдээ хамтдаа Монгол Соробон сургалтын төв дээр ирээд хүүхдүүдийг хэрхэн тоо бодохыг харахын зэрэгцээ багшаасаа Соробоны техник ямар байдаг гэд олон талын мэдээллийг олж авлаа. Одоо хүүхдүүд маань хичээлдээ учраас хамтдаа явцгаая. Харин дараагийн дугаараар иргэн олцъя.